Тэнгэр шүтлэг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаараар дэлхийн шашны байгууллагын үйл ажиллагааны тухай, Оросын холбооны улс, Бурайд улсын улсад болсон Бар хаан уулын тахилга бөөгийн байгууллагын түүхээс танилцуулах болно. 10 жилд орчин үеийн сорилт ба хүний оюун санааны сонголт сэдвэр Зул сарын баярын олон улсын боловсролын 31-р уншлагын хүрээнд төрийн дунд Зул сарын баярын парламентын 11-р уралдаан болсон. Уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах талаар Патрик Кирилл илтгэл тавив. Олон жилийн турш манай улсын гэр бүлийн бодлого нь Оросын уламжлал хүүхэд өсгөх соёлтой нийцэхгүй. Гадны зүгээс ноогдуулсан өдрөмжөөр голчлон хэлбэржиж ирсэн. Бид гэр бүлийн голомтыг үнэхээр бэхжүүлэхийн тулд уламжлал гэр бүл эцэг эхийн чин сэтгэлээсээ хүндэтгэх, хүүхэд өсгөх үүрэгт тулгуурлан арга барилаа хөгжүүлэх ёстой. Гэр бүл хүүхэд төрүүлэх, олон хүүхэдтэй болохын үн цэнийн талаар илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдагч ажилтнуудад уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг сурталчлах чиглэлээр хийсэн чухал бөгөөд маш их хэрэгцээтэй ажилд нь дахин талархал илэрхийлв. Баруунаас импортлсон гэгэн Валентины өдрийг тэмдэглэх нь бас нэлээд асуултуудыг төрүүлдэг. 2025 оны 11-р сарын 18-нд Москвагийн аврагч Христийн сүмд дэлхийн 27 дахь Оросын ардын зөвлөлийн ялалтын 80 жилийн ой зориулан эх орны хамгаалагчид цэргийн болон оюун санааны гавья арга хэмжээний хүрээнд ард түмэн ба айрын нэгдэл хэсгийг зохион байгуулав. Ортодокс сүмийн ламын хуургууд болон дам хуургууд, холбооны зөвлөлийн сенаторууд болон Оросын холбооны улсын холбооны хурлын төрийн дуумын депутатууд, Оросын батлан хамгаалах яам болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид, Оросын бааtruуд, тусгай цэргийн ажиллагаа болон бусад цэргийн мөргөлдөөнд оролцогчид, олон нийтийн байгууллага, буйны сан дарга нар, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд оролцов. Эмнэгдлийн сэдвийг хөндөж, цэргийн лам хуурууд ёс суртахууныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэжээ. Төгсгөлд зэвсэг төрчин хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах Сенодын газар, залуучуудын цэргийн спортын сургалт, эх оронч хүмүүжлийн бойрын сургалтын хооронд хамтын ажиллагааны гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурв. Монгол бөөгийн төвхөнд нэм чухал үйл явдал тохиосон нь Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөхийн зарилгаар уламжлалт соёлын үнэт өвийг залгамжлан өнөөг хүрч ирсэн зайран чээр галсанд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолыг бүтээсэн билээ. Энэхүү шагналыг соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, их хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туйран ард түмнээ соён гээгүүлэх болон байгаль дэлхийдээ хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч Жанагийн галсанд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолыг хүртээв. Зохиолч, яруу найрагч, байгаль хамгаалагч Чэ галсан 1943 оны 12-р сарын 26-нд Баян Үлгийн аймгийн Цэнгэл хайрхан сумд малчин Шиний Баян гэрт төржээ. 1951-ээс 55 онд сумын баг сургууль, 1955-аас 1961 онд аймгийн 10 жилийн дунд сургуульд суралцсан. 1961-ээс 62-нд Монгол улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн Монгол хэл, утга зохиолын ангид, 1962-аас 63 онд Лейпциг хотын Герман хэлний бэлтгэлийн институтэд, 1963-аас 68 онд Мөн хотын Карл Марксийн нэрмжит их сургуулийн германистик, герман судлалын ангид суралцаж улаан дипломтой төгссөн. Герман, Орос, Англи, Испани, Казак, Тува хэлтэй. Өдгөө герман хэлээр 40 гаруй ном бичиж дэлхийн 20 орчим хэлээр хэвлүүлсэн монгол зохиолч юм. Монгол улсын алсын баруун хязгаарт одоос 75 жилийн өмнө аж төрж ассан Тува гаралтай, эгэл боргил, эрдэм чадвартай, хөгшин ээжигээ үгсийн шидээр амьлуулж, үрд амьдрах мөнх насыг бүтээлээрээ дамжуулан бэлгэлжээ. Түүний бүтээлээс жинхэнэ Монгол хөг аялгау, амьд хэмнэл, ханхийхэн гайхалтай. Хамаг Монголын их эзэн Чингис хааны хараа эрт харс үлдний тахлага залбирал нь олон мянган жилийн түүхэн уламжлалтай билээ. Монголын түүхэнд хүн улсын үеэс их эзэн Чингис хааны үе хүртэл харс үлдийг тал нутгийн нүүдэлчин монголчууд 100-аар өртөөлөн тасралтгүй дахиж ирсэн манай эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээжээ. Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж итгэл бишрэлийг бадраахын тулд хар тугийг шинээр бүтээн залж тагсан байдаг. Монголчуудын харс үлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга,
цуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий. Учир нь энэхүү зан үйлийг тахилгаж, тэнгэрийн улааж гүйцэтгэж ирсэн байдаг. Энэ удаа зэвсэг төвчний жанжин штабын холбогдох газар Монгол бөөгийн зайрын нарыг хүлээн авч зөөх журмын дагуу хамт Монголын их эзэн Чингис хааны хараа ихт хар сүлдэнд мөргөн залбирлаа. Залбирлын дараа Монголын их хаадын хөрөг их хар сүлдийг Батлан хамгаалах яамд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол үйлддэг тухай танилцуулгыг сонслоо. Монголын бөөгийн төв байгууллагын өмнөөс их хар сүлдэнд мөргөж залбирсны дурсгалын дурсамжийг дурсаглаа. Монгол үндэсний шүтлэг, тэнгэр шүтлэг бол шүтэн болсон мөнх тэнгэр, эзэн Чингис хаан, өвөг дээдэс, эцэг ихээ дээдлэн шүтдэг өөрийн өвөрмөц онцлогтой. Үндэсний үзэл, Монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж шүтэж ирсэн тэнгэрийн үзэл билээ. Тэнгэр шүтлэгт монголчуудын байгальтайгаа харилцах гүн ухаан, өвөг дээдэс, төр улсаа хүндэтгэн их бишрэл, удирдахуйн ёс, гадаад харилцаа, цэрэг улс төр, нийгэм, соёл, бичиг үсэг, эдийн засаг, дэд бүтэц, мөнгөний бодлого, татварын зохицуулалт, нүүдлийн мал аж ахуй зэрэг өргөн хүрээтэй асуудал багтаж ирсэн. Их хар сүлдэнд мөргөж залбираад гарч ирэхэд их өргөөний чанхурд Монгол бөөгийн удганаар хуур манжгаар бөөлж зайрнараа угтаж авна нүлээ. Энэ ажиллагаа нь улаач нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлсэн, сэтгэл огшсон хэсэг байлаа. Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков Монгол бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Дэ Жаргал сайхныг хүлээн авч уулзав. Хоёр улсын шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтын ажиллагааны хүрээнд иргэд хоорондын харилцаа, Монголын бит болон бит бус өв соёлыг асуудлаар харилцан сонирхоод асуудлаар ярилцлаа. Энэхүү бит болон бит бус өвийг өнгөрсөн үе, өнөөгийн байдал цаашид хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монголын соёлын бит болон бит бус соёлыг өвийн асуудлаар ярилцах боломж олгосонд Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков талархаж байгаагаа илэрхийллээ. Католик шашны төв байранд уламжлал болсон ээлжид уулзалт ярилцлага боллоо. Ватиканы төлөөлөгчийн газар өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав. Энэ арга хэмжээг зохион байгуулахаар католик шашны 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажилласан байна. Католик шашны хуулийн зөвлөх Б. Баярмаа ярилцлагыг удирдлаа. Шашны төлөөллийн бүрэлдэхүүнд Монголын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяа оролцож үг хэлж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Монгол бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан зүүн хүрээ Дашчойлон хийд 7 дахь өдрийн Адвентист чуулган, Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулга, Монголын Ингалийн эвсэл, Идүмийн шашин, Орос үнэн алдартны сүм, Шинто шашны Омото, Монгол төв, Чинховагийн гэрчүүд, Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүм, мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, олон улсын бүгд найрамдагчдын сангийн төлөөлөгчд оролцлоо. Эрхүү явдаг төв замыг монголчууд андахгүй билээ. Харин энэ зам Оросын холбооны улсын эрхүү мөж, Бурайдын бүгд найрамдах улсын нутагт харьяалагддгийг тэр болгон анзаардаггүй. Байгаль нуурын баруун цэг болох Культукес нуурын өмнөд эргээр аялах зам эхэлдэг. Танхой, Бабушкин тосгон бол байгаль нуурын өмнөд эрэг цэлийдэл харагдана. Шүн төрөхгүй тул нэгэн тосгоны дунд зай олоод майхнаа барьж хоноглов. Халзанов, Каримскар төв авто замд орж дахиад байгаль нуурын өмнөд эргийг зорилоо. Кремчиск тосгоны хүрээ цэлийсэн их нуур байгаль далайтай дахин өчрөв. Эндээс холбоохон байдаг тохоо дэх өргөлийн газарт бид үдийн хоолоо хийж түр амрав. Дундад зууны үед энд нутгийн иргэд шилжин суурьшигчдийн хооронд шийдвэрлэх тулаан болсон газар билээ. Эндээс Баргуузын тосгон хүрлээ. Байгаль нуурын зүүн урд эргийг имжин явсаар түүхэнд Емельян Пугачевийн бослогын дараа цөллөгдсөн Уралын казакууд амьдарч байсан тосгон Макариновод зочив. Ульян Аршаныг усны талст цэвэр ариун байгалийн үүднээс хихэ булгтай Аршан гэж нэрлэдэг. Голоос уул хүртэлх энэ газар нутгийн бүхэлд нь урбаны залбирлын газар гэдэг байв. Түүнийг хэдэн зууны турш Бурайдууд хүндэтгсээр ирсэн. Энэ Аршаны хойд талд өндөр уул, Наадана, Хаада байдаг бөгөөд тэнд мөргөл үлддэг. Уулын оройд бөө нарын өв дээдсийн оршуулга
аранга байдаг. Янжин мөрөглийн газар байгалийн үзэсгэлэнт газар сүрлэг уулын өмнө талд байгуулжээ. Энэ газар бол угаас бөө мөрөглийн газар ажээ. Энэ газрын савдагт өргөл өргөж мөрөгөхөд үр хүүхэд хайрлагддаг гэж үзэж шүтсээр иржээ. Төв хэсэгт гол мөрөглийн газар байхаагаад манайхаар бол ээж хадыг санагдуулж үлээ. Хурамхааны замд энд 50 гаруй аршаан байдаг. Зуулчдын тал хувь нь эмчилгээ, эрүүл мэндийн зорилгоор энд ирдэг. Гүчнээр олон улсад алдартай хүчгэргийн эмийн шаврыг Оросын анагаахын шинжлэх ухааны академи Ирхүү хот дахь Сибирийн салбарын зүүн Сибирийн шинжлэх ухааны төвөөс эдгээр шин чанарыг нь баталжээ. Нэг жил өнгөрөхөд Хурамхаан тусган олон шинэ барилга баригдаж замаа засч ихээхэн өөрчлөлт гарчээ. Аслагдсан нутгийн нийгмийн асуудалд онцгүй анхаарал тавьж буй илрэл шинээр сургууль, зочид буудал, соёлын барилгуудыг барьснаас харж болно. Өнөө цаг үе бол Монголд бөөгийн дахин дэлгэрэлт, олон бөөгийн багш төвтэй төвүүдийн үйл ажиллагаа идэвхсэн он цагууд тохиож байна. Монголчууд олон жил тэнгэр шүтлгээ бэхжүүлж, эв нэгдлийн мөн чанарыг илүү ойлгож байгаад баяртай байна. Байгаль нуурын зүүн хэсэгт оршин Хурамхаан аймаг байгалийн үзэсгэлэнт газар, аршаан, совлоор бүх Оросын хэмжээнд алдартай. Энэ олон мянган километр зам туулан аялж яваад Баргахан хайрхны тахилгатай таарсан билээ. Тэдний хувьд бидний очилт гинтийн байсан. Хаа нэгэнтэй тахилгатай таарна гэдэг элбэг дэлбэг амар амгалан хийгээд баяр багтлыг мэдэрч сэтгэл тэнүү, итгэл дүүрэн байдлыг төрүүлдэг. Эдгээр бөөгийн галуудын дотор бидний таних цөөнгүй бөөнөр байлаа. Олон галын хамтын бөөлтөнд нуугаад байх зүйл байдагыг бид туршлагаараа мэднэ. Харин бөөлтийн нарийн арга бэлэг хийх үед нуух зүйл байж болно. Тахилгын нээлттэй ажиллагаанд оролцож Монгол бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан 2 улаачийн шагнал гардуулсан юм. Монголчууд энэ цөөнгүй шав босгож байгаатай таарлаа. Хаач таарлсан олон шав босгож байгаа багшийн ур чадрыг дотроо шинэ шавийн хуйглалт, бөөлөө, тамлаг дуудлагаар нь үнэлж болтгоо. Бөөгийн галууд нэг игнэнд суудал засч, өргөлийн идэ ундаагаар бэлтгэж, галын аюулаас сэргийлж нэг зөөврийн зуухан дархан зайрангууд төмрөө улайсгах ажээ. Монгол бөөгийн төлөө олон жил зүтгээд ирэхээр тэнгэр шүтлэгт хандах хувь чанараас Монголын гих нэр хүндээ эрхэмлэн зүйл илүү анхаарах болтгоо. Тахилга өндөрлөж бид хөдлөө Баргахан уулын дэргэд байрлах Буддагийн дууны дэргэдэс тахилгын өргөлөө өргөсөн билээ. Үүний төлөө бид тууштай ажиллах ёстой. Олонний өмнө Монгол бөөгийн нэр хүндийг хамгаалах нь бөө болгоны эрхэм үүрэг билээ. Тахилга төгсгöd Хурамхаан бөө нарыг биднийг аймагтаа өрсөн бөгөөд буцаад явсан маршрутаар хөдөлсөн. Хурамхаанд биднийг Юургийн гэрт хүлээж ав. Тахилгын дараа болсон энэ орой бид бөө мөрөглийн тухай чин сэтгэлээсээ сансан бодсноо ярьж сэтгэл хөдлөлсөндөө нулимс гаргасан билээ. Бид энд олон найз нартай танилцсан. Юури бол нутаг усандаа нэртэй олон жил бөөлсөн улаач билээ. Зайр Юури буд нарын бөөлөлт Монгол Бред бөөгийн өвөрмөц гоц чанарыг харуулж чадсан билээ. Монгол уламжлалт өв мөрөглийн салшгүй хэсэг энд өөрийн дэг жайгаа хадгалан орсоор байна. Бид бөөгийн зорилго нэгдмэл хэлээ. Монгол бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Дээд Жаргал сайхан Бродын бөөгийн тэнгэр төвөөр зочлоо. Тэнгэр төвд анх нээлттэй хийж байсан өдрөөс хойш улам өргөжин тэлж бөө мөрөглийн төвөө бүрэн хэмжээгээр тогтчулж дууссан байна. Бөө мөрөглийн тэнгэр байгууллагыг их цайран физиологийн ухааны дэд эрдэмтэн Баяр Цэрэндор Жоёв удирддаг. Энэ байгууллага нь 2003 оноос эхлэн бөө мөрөглийн зан үйлийг хийж ирсэн байна. Зан үйлд мөрөглийн газарт өргөл өргөх, бөөлөлт хийх, онгодын залбирал бөөлөлт хийх хэлбэрийг агуулсан байсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Герман, Англи, Австри, Үзбекистан, Казахстан, Өмнөд Солонгос, Африкийн Того, Бенин улсын бөө судлаачид ирж үйл ажиллагаатай танилцсан байна. Хамгийн анхны эрдэм шинжилгээний урлыг байгаль нуурын Олихон арал зохион байгуулж, Олихон бол Сибирийн ариун зүрх юм гэсэн сэдвээр хийж байжээ. Түүнээс хойш Олихны 13 ноёны тахилгыг тасгалтгүй хийж, түүнд дэлхийн олон орноос төлөөлөлд ирж оролцож байжээ. 2019 оны 5 дугаар сард Тэнгэрийн ордон бөөгийн төвийн нутаг дэвсгэрт Оросын холбооны улсад анхны Тэнгэрийн сүм нээгдсэн юм. Бөө мөрөглийн тэнгэр байгууллагыг их зайран дэд эрдэмтэн Баяр Цэрэндор Жоёв, Монгол бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан нар бөө мөрөглийн асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Бродын нийслэл Улаан-Ууд хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны төв бөгөөд харьцангуй залуу эрчимтэй хөгжиж байгаа хот юм а. Олон жил нөхөрлөж яваа
улаан үүдэх Монгол буугийн тэргүүн удан Туяанагийн зочилсон билээ. Тэр Монгол бурайд буугийн уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд өөрийн амьдралаа зориулж байгаа нэгэн билээ. Зөв менежментээр ажиллавал бүх хүн боломжит нөхцөлийг өөртөө бүрдүүлж чаддгийг түүний амьдрал харуулдаг. Энэ удаа хотын баруун өмнө хэсэгт газар авч шинээр орон сууц барьжээ. Орчин тойрноо маш сайхан тогтчулж амьдрах орчноо үнэхээр сайхан тогтчулжээ. Оройн зоог хүртэж олон зүйлийг ярилцсан нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ. Монгол буугийн нэгдсэн гэвлийн ерөнхийлөгч Дээж Аргал сайхан Герман улсын судлаачдын хүсэлтээр хүлээн авч чухалзав. Судлаачид Монгол улсын зүүн хэсэгт байрладаг түүхийн дурсгалт газруудаа танилцж яваажээ. Ярилцлагын явцад тэд Монголын зүүн талын онцгой байгууламжуудын талаар мэдлэгтэй болох нь харагдаж байлаа. Тэд өглөгчийн хэрмийн талаар дэлгэрэнгүй ярилцсан сонирхсан асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол буугийн нэгдсэн гэвлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Жаргал сайхны намтрыг танилцуулж байна. Жаргал сайхан бол малчин Дорж хотын 8 хүүхэдтэй өндөр өтгөн гэр бүлд төрж өссөн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуулийг төгсөж 1978-аас 1982 онд Монгол улсын цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн улс төрийн ажилтан мэргэжлэр 1990 онд Оросын холбооны улсын Москвагийн нийгмийн ухааны академийн социологийн мэргэжлэр 1991-ээс 1993 онд Оросын холбооны улсын Москвагийн нийгмийн эдийн засгийн их сургууль эдийн засгийн мэргэжлэр 1993-аас 1995 онд Москвагийн нийгмийн эдийн засгийн их сургууль мастер хамгаалсан. 2003 онд Америкийн нэгдсэн улсын Монтерийн цэрэг иргэний харилцааны судалгааны төвд, 2007 онд Америк нэгдсэн улсын номхон далайн аюулгүй байдлын төвд, 2008 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Маршалын аюулгүй байдлын төв тус сургалтыг дүүргэсэн. 1978-аас 82 онд цэргийн нэгдсэн дээд сургуульд сонсогч, тасгийн дарга, курсын орлогч, жагсаалын дарга, 1982-оос 1983 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн артиллерийн батареан захирагчийн улс төрийн орлогч, 1984-оос 1986 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн хилтэс зааварлагч, 1986-аас 1987 онд 5 толгой дахь олон улсын сургуулийн төвийн 311-р аймгийн намын байгууллагын дарга, 1987-оос 1989 онд Батлан хамгааллын яамны хамгаалалт төрийн ёслолын хүндэт харуулыг хариуцдаг зэвсэг төвчний 032 дугаар ангийн намын байгууллагын даргаар ажилласан зэвсэг төвчний хурандаа цолтой. 1989-өөс 1990 он Баянзүрх дүүргийн шинжлэх ухаан боловсролын байгууллага хариуцсан зохион байгуулагч. 1990-ээс 1991 он Улаанбаатар уртын сурчлагын төвийн эрхлэгч. 1996-аас 2002 онд Хяналтын ерөнхий хорооны хянан шалгагч. 2002-оос 2009 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ажлын албаны анхны даргаар ажиллаж байгаа хошууч генерал Скватрын одод хурцад ажлаа шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш 4 удаа мөрдөн шалгагдаж, хоригдож 15 жилийн хугацаанд 18 удаа шүүхээр орсны 3 нь улсын дээд шүүхийн шийдвэр байдаг. Тэрээр 1990 оноос хойш үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ажилласан 6 хүний 4-т нь улсын хурлын даргаар ажиллаж байсан 14 хүний 8-т нь засгийн газрын тэргүүн одоогийн ерөнхий сайдаар ажилласан 15 хүний 7-т нь хамтран ажиллаж байсан. Төрийн ажилд шатараалан ажилласан зохих туршлагатай Монгол улсын нутаг дэвсгэрт очоогүй газар үгүй билээ. 2012 оноос өнөө хүртэл Монгол буугийн нэгдсэн нэвлийн ерөнхийлөгчийн сонгуульд ажлыг хийж байгаа. Гэрийн ширээд улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол улсад хийж буй төрийн ажлын үеэр Монголын буугийн байгууллагыг төлөөлөн уулзалтанд оролцсон. Тэрээр Монгол туурхтан болох Оросын холбооны улсын халимаг, Тува, Бурайд, Сааха, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын уудам нутаг, Хөлөн буурээс Шилийн гол, Алшаа аймаг, Хөхнуур, Төвөд, Шинжаанд аялж Монгол үндэстэн ястангуудаа уулзсан азтай хувь тавилантай нэгэн билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хилцэх 400 гаруй асуудлыг боловсруулахад оролцсон. Төрийн дэд зэрэг тэргүүн түшмэл цолтой дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд төлөөлөгчтэй уулзаж байжээ. Хүн төрлөختөнд анхны их зан үйлийн мэдрэмж нь буугийн зан үйлээр эхэлсэн гэж
Монголын болон дэлхийн олон арван бөө судлаачид үздэг. 1189 онд тархаа бутархай байсан Монгол туурхтангууд Хяад Боржгон аймаг бараг задран унаж байсан үед Есүхөө Баатрын ахын дүүс Хабуул хааны үр саднаар Есүхөө Баатрын цуслан хар зүрх уулын хөх нуурт байсан Тэмүүжин хүүд Хабуул хааны алтан бүсээг өгч тангараг өргөн хамаг Монголын хаанд өргөмжилсөн билээ. Тэмүүжин Далай хаан буюу Чингис хаан хэмээн нэрийдэж улсын нэрийг Хөх Монгол гэж тогтоосон. Түүхт их газарт Монгол улсын газар нутагт бөөгийн зан үйлийг эрхэмлэгч хэн бүхнийг өрнөн дуудаж, эвлэлдэн нэгдэж, хамаг бүхнээр их Чингис хаан ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх өөр өөрийн ажил үйлс алт биеийн даатгахыг хүсэмжлэн бүх Монголын улаач нарын нэгдсэн дахилгыг хийхээр Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс шийдвэрлсэн билээ. Бэлтгэл ажлын явцад ноцтой хөндөөл учирсан гол зохион байгуулагч Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхны хэрэг үүсгэн баримтлан хорсон бөгөөд 6 дугаар сарын 21-ний шөнө сулсан байна. Энэ нь бэлтгэл ажлын явц цаашид зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангахад том саад болсон байдаг. Эрт үеэс хүндлэн дээдэлж шүтэн дахиж ирсэн хар зүрх уул Хөх нуурын ирэг дээр 2012 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд их Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа бөө нарын хамтарсан томоохон зан үйлийн дахилга тайлга байв. Энэ цагаас Чингис хааны мэндэлсний 850 жилийн өмнө тохиолдуулан эзэн Чингис хааны ариун сүнсэнд Монгол бөөгийн нэгдсэн эвлээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж урлагийн тоглолт хийж оролцогчид сэтгэлдээ ярьж гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга дахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсон. Оройн 21 цагаас хар зүрхний өхнөрт галт дахих дахилга эхлэв. Уг ажиллагаанд зайран хурц жавхлан Дээд цэцэн гишүүн Б Түмэнбаяр нар өдөрдөн зохион байгуулав. Ажиллагаанд хурц цэцлэнгийн 800 орчим бөөнөр нэгдэж оролцсон байдаг. 2012 оны 6 дугаар сарын 22-ны 05 цагаас нарны дахилгыг Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Дархан удган их Жаргал, их Зайран одон хүү нар өдөрдөж явуулав. Өглөөний 6 цагаас тэнгэр залбирал үйлдэх болон хар зүрхний уулын дахилгыг уулын дээд овоон дээр 4 Зайран, 3 удган гарч дахилгын бүлтийг Зайран мөнх эрдэнэ хийсэн байдаг. Тус өдрийн 08 цагт Лусын дахилга эхлэв. Дахилгыг их Зайран дангаас өрн Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүн удган иш инх хоёр нар өдөрдөн зохион байгуулав. Ийхүү Чингис хааны мэндэлсний 850 жилийн өмнө тохиолдуулан эзэн Чингис хааны ариун сүнсэнд Монгол бөөгийн нэгдсэн эвлээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө. Дахилга тайлгын ажиллагаа дууссаны дараа Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монголын их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн өмнө зориулсан их тайлга дахилгад Америкийн нэгдсэн улсаас ирж оролцсон хатагтай Теодосио Фергюсон, Япон улсаас ирж оролцсон Кевин Тьюрнер, бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн ноён Ихэ Чол нарын 20 бөө нарт дурсгалын зүйл гардуулсан байна.